Кав студио төлөвлөж байна. Тэр үед би 23 настай байсан. Нэг удаа гэр бүлийнхэнтэйгээ өдөө аяллаар явж байлаа. Зам хол байсан болохоор орой болж бидний газар хоноглохоор болсон юм. Аав ээж хоёр майхан барьж тэндээ унтахаар хэвтсэн. Харин би машиндаа унтъя гэж бодоод машиндаа хэвтсэн юм. Шөнө дунд гинт сэрсэн. Нам гүм харанхуйн дунд эмэгтэй хүний зөөлөн энийг сонсогдсон. Эхэндээ би тоогоогүй, салхил байлгүй гэж бодсон. Гэвч удалгүй гидсөвдөж машинаас буугаад жаахан хол алхлаа. Харанхуй талд ганцаараа сууж байгаад ард минь ямар нэгэн зүйл хөдөлж байгаа мэт санагдаад би баг зэрэг ээж хурдхан босоод машин руугаа алхсан. Тэгтэл нүдний буланд сүүдэр шиг харам гялс хийж өнгөрөх шиг болсон. Би зогт тусан эргэж харвалаа тэгэхэд л харсан юм. Салхинд хийссэн урт үстэй, цагаан хувцастай нэг эмэгтэй зогсож байсан. Толгой нь ачин гэмээр гэлжсэн. Тэр дүр согт хөдөлгөөнгүй зогсож байсан чи салхинд үсний хийсэж байсан. Тэр агшинд би хайсантаа юу ч бодолгүй. Нүд харанхуйлаад шууд ухаан алдчихсан. Нүдэн нээтэл би машин дотроос ирсэн. Юу болсон бол гэж гайхсаар буугаад аав ээжтэй хэлсэн чи тэд нэг их тоогоогүй. Бодвол хар дарсан л байна гэж бодсон байх. Маргааш нь би болсон явдлыг бодсоор байгаад тэр авийг дахин хармаар санагдсан. Машинаас жаахан хол байсан жалга руу очиж гарталаа тэнд хөхөрч хуурайшсан сүүжний яс хэвдэж байв. Тэр мөчөдлөө шөнө харсан тэр дүрс үнэхээр зүуд байсан уу? Эсвэл өөр зүйл байсан уу гэдгийг би одоо хүртэл мэддэггүй. Мэдхийг ч хүсдэггүй байна. Зөвхөн нэг л зүйл надад тод санагддаг. Тэр шөнө сонссон эмэгтэй хүний нийт одоо хүртэл чихэнд сонсогдох шиг болдог юм. Би бага байхаас сүнс гэдэг зүйлийг мэдэрч ирсэн хүн. Өнөөдөр нэг сонин зүйлийг хуваалцъя. Би 7 настай эмээтэйгээ хөдөө амьдардаг байлаа. Өвөө өнгөрөөд 1 жил орчим болж байсан. Би бараг зүүдлэлгүй унтдаг хөвгөд байсан. Тэгсэн нэг шөнө босоод ирсэн чинь хачин зүйл амандаа завсар зайгүй өглээд гэрээ тойроод доголчсон алхаж байсан. Өөрийгөө ингэж явааг мэдээд сэрсэн миний биеийг би биш өөр зүйл удирдах байгааг шууд л ойлгосон. Байж боломгүй аимшигтай мэдрэмж юу болоод байгааг анзаарав. Тэр удирдах байгаа хүн нь цагаан сагсисэн үстэй, хөлн доглон, нэг таяг тулсан эмгэн, авг хийгээд хачин зовиртой гэр тойроод алхаад байсан. Гэхдээ хөгшин доглон гэхэд хитрхи хурдан бас их ив хавгүй нилээд ирж хүчтэй санагдсан. Гэнэт миний эмээ босож ирээд хүү химбэ гэд лаасаач хараад миний хүү гэд дуудав. Би өглөөд доглоод яваад л байсан. Эмээ босож ирээд хүү минь тайвшир, наашир, эмээ нүнсийгээд дуудсан. Удалгүй би сулраад би өөрөө биеэ мэдэрч эхэлсэн. Тэгээд унаад өгсөн. Өглөө сэрхэд ахнаар ирээд шоолоод байсан. Гэхдээ биеэ мэдрэхгүй бас тэр хачин эмээг миний биеийг удирдаад байсныг хэлээгүй. Миний бие надгүйгээр өөрөө алхаад өглээд таг харагдахгүй гэрт юунд ч тоорохгүйгээр өглээд алхаад байгааг ажиглаад байх их сонирн байдгийн билээ. Би одоо 40 настай. Гэхдээ дахин тийм зүйл болоогүй юм.